Улсын хурлын төсвийн байнгын хорооны 5 гарагийн хуралдаанаар эхлээд гайлын албан дотроос чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг хийлээ. Саналын томьёолоор санал хураалгахдаа одоо хуулийн төслийн 2 дугаар зүйлдэх хуулийн дагаж мөрдөх хугацаа 2017 оны 1 сар 1-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэдгийг 3 сарын 1-ээс ч юм уу 2 сарын 4-өөс гээд 3 сарын 1-ээс гээд эхэлнэ гэж өөрчлөх ийм санал. Заавал өнөөдөр одоо 2 энэ 7 хоногт хуралд орчих юм бол батлагдсан өдрөөс гэж өрдөж болохгүй гэсэн асуудал байна. Гайлын албан дотроос чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлэг хийсэн талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахар болсон юм. Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн аудитын сэдв батлах тухай төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлсэн юм. Санал хийсэн гишүүдийн зүгээс захиргааны ерөнхий хууль шиг саяхан батлагдсан хууль хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх нь оновчгүй гэж байлаа. За иймд аудитын сэдвийн төлөвлөгөөнөөс доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийн хэрэгжилт хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд аудит хийхийг засах нь зүйтэй гэж үзв. За үүний оронд улсын төсөвт үйлдвэрийн газруудын үр ашиг, төрийн орон сууцны корпорац, Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийх санал оруулах нь зүйтэй гэж үзсэн юм а. Энэхүү саналыг гишүүдийн 90% дэмжсэн учраас үргэлжлүүлэн аудитын сэдв батлах тухай төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүрч орон тооны дээд хязгаарыг батлах тухай төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. За уг тогтоолын төсөл төрийн аудитын байгууллага орон тооны бүтцийг хавсралтаар батлах, орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоох, төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүрч орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлцсөн бол орон нутаг дахь салбар байгууллага зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажилуулахыг Монгол Улсын ерөнхий аудитор зөвшөөрсөн талаар тусгагдчихэ. Ингээд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүрч орон тооны дээд хязгаарыг батлах тухай төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80% дэмжлээ.